За зураг төгсөн АВЦ гурвалжны АН, БМ нь 12 байх медианууд перпендикуляр ба ОЦ-т огтлцсон. Тэгвэл энэ дөрвөн үнцэгтийн талбайг болох юм. За бидний хүсэж байгаа талбай болохоор энэ хэсэг байх юм байна. За одоо тэгвэл энд медианууд гэсэн учраас О АО-г хуваах нь ОН харьцаа нь мөн ижилхэн БО-г хуваах нь ОМ харьцаатай тэнцүү буюу нэгийг харьцах нь 2 харьцаа тавина гэсэн. За энэ маань медианы чанар дарс гарч байна. За энэ чинээс ОН-ыг X гэж үзэх юм бол ОА 2X болно. За тэгвэл бид нарт юу гэсэн үг вэ гэхээр X дээр нэмэх нь 2X-ын тэнцүү энэ чинь 9-тэй тэнцүү болоод X тэнцүү 3 гэсэн. X нь тэнцүү 3 юм чи ОН нь 3 АО нь 6 болох гэсэн. Мөн ижилхнээр бид нарт ВО нь 2Y гэж үзэх юм бол ОМ нь Y болно. Ингээд 2Y дээр нэмэх нь Y-ийн тэнцүү 12 буюу Y тэнцүү 4 болно гэсэн. Y-ийн 4 гэдэг чинь ВО чинь 8 ОМ нь бид нарт 4 болно гэсэн. За одоо энэ чинь сэдвүүлээ. Талбайг нь болох юм бол S A V N гурвалжны талбайг олъё. За энэ гурвалжны талбай нь тэнцүү S A C N гурвалжны талбайтай тэнцүү гэсэн. За юу гэсэн үг вэ гэхээр энэ гурвалжны медиа учраас гурвалжны талбайгаа хагаслаа. За энэ талбайг олчих юм бол 2-ны 1-ийг үржигдэх нь АН үржигдэх нь ВО буюу бидрийнхаар нэг доош нь бичих юм бол 2-ны 1 АН чинь бид нарт 9 байгаа, ВО чинь 8 байгаа гэж чинь энэ 36 болно. За энэ дээрээс S А О М гурвалжны талбайг олох юм бол 2-ны 1-ийг үржигдэх нь ОМ үржигдэх нь АО үржигдэх нь ОМ байна. Тэг шинжлэх гурвалжны катетуудыг үрж өрнө гэсэн. За ингээ 2-ны 1-ийг үржигдэх нь 6 үржигдэх нь 4 тэнцүү 12 байна гэсэн. За одоо бид нарт тэгвэл хүсэж байгаа S O N C M дөрвөн үнцгтийн талбай нь S A N C гурвалжны талбайгаас S A O M гурвалжны талбайг засахад хангалттай. Ингээд 36-аас засах нь 12 буюу тэнцүү 24 байна. За ингээ бидрийнх зөв хариулт нь A хариулт байх нэ.